би нэг хавар нэг жаахан ядраад байна. Одоо нэг жаахан эмнэлэгт хэвтэж нэг ядаргааны эсрэг эмчилгээ хийд юм уу? Тэгээд нэг ийм үг байдаг мэдэн те. Бас ингэж нэг жилдээ нэг 2 удаа хөвчөхэд гайгүй байдаг да гэх. Эсвэл яг яасан гэхээр мэдхгүй одоо нэг хөвтэй гараад ирэхгүй болвол болохгүй байна тий. Болохгүй байна гэдэг тий. Энд чинь нөгөө бидний нөгөө тэр яг уламжилж ирсэн сэтгэлгээний нөгөө нэг энэ онцлогоос л болоод байгаа юм л да. Самбайцгааны үзэгчдээ тамчуудаас нэвтрүүлгээ ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр надтай эрүүл мэндийн салбарын олон нийтийн мэддэг болон мэддэггүй асуудлын тухай тайлбарлаж өгөхөөр эрүүл мэндийн сайд тогтнолын мөнх сайхныг зөвлөх, буян тогтоох хүрэлцэн ирсэн байна. За миний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За таны урьсан шалтгаан бол их одоо ойлгомжтой. Та одоо ингээс анхны нэгжсэн буюу сумаас эхлээд бодлогын төвшөөрчлөө ажилласан тийм мэрэгчлэлтэн шинжлэх ухаан суурьтай хүн байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар би өмнө нь хүнтэй нэг ярилцаж үзээгүй. Тэгэхээр танаас зүгээр ингээд асуучвал мэдхгүй зүйлүүдээ санаа зовхоо асуучвал яг голын долоо сайхан хариулаад өгөх юм шиг санагдлаа. За. Өгсөн ярилцлага юмнуудыг чи үзээд. За, эрүүл мэндийн салбар бол манад ингээд эргээрч яригддаг, сүргөөрч яригддаг тийм. Тэнгүүд энэ эрүүл мэндийн салбарын хөгжил одоо таныг бодлогын түвшинд ажиллаж байсан хүний хувьд асуухад бид юу нэг ингээд шинжлэх ухааны ингээд дэлхийн бүх түүхээр ярихад хаана яваа вэ? Манай салбар тийм хойно явдаг салбар юм уу? Эсвэл гайгүй дунд нь орох хөгжөө яваад байгаа салбар юм уу? Манайх ч одоо орчин цагийн ангаах ухаан үсээд нэг 100 жил дөнгөж гараа явж байна. Тэгэхээр хаана явж байгаагаа бид нэр яг өнөөдөр жишээлбэл Японтой харьцуулчих юм бол нэг өөр юм яригдана. Тэ? Америктэй харьцуулбал бас нэг өөр. За бүр Африкийн оронтой харьцуулбал бас өөр л юм яригдана. Тэгэхээр би нэг юм өнгөрсөн 100 жил ер нь эрүүл мэндийн салбар ямар амжилт гаргасан юм бэ гэ би нэг төв номын сайднууд дээр сууж байгаа гаргаж үзэж ирсэн. Ер нь. Тэгэхээр жишээлбэл би нэг 4 үзүүлэлтийн тухай би ярмаар санагдаж байгаа. За эхлээд бол тэр 1918 онд манайх чинь нэг тэр Майский гэдэг эрдэмтэн ирээд хүнээ тоолсон чинь нэг 600 гаруй хүнтэй. Тэгээд жилийн өсөлт нь хасах 4.5 та ер нь бол мөхөж байгаа үндэстэнд бараг одоо хэлнэ гэдэг явсан байдаг байхгүй юу? Тий. Тэгээ одоо бидгээ чинь 3.5 сая хүнтэй болцсон байна шүү дээ. Тэгээ бодохоор 600 гаруй сая хүн одоо ингээр бараг одоо 5 гарантай ингээд дахин өссөн ийм үзүүлэлт нэгд байгаа юм. За хоёрдугаарт бол дундаж наслалт гэдэг айгүй чухал үзүүлэлт байгаа. Одоо энэ том засгийн газар их хурал дээр нөгөө гол нийгмийн эдийн засгийн үзүүлэлт гэдэг тэрийг заавал оруулдаг шүү дээ, тийм ээ. Хүмүүс бол зөндөл одоо харж ирсэн баг. Гэтэ манайх энийг бол 1992 оноос эхэлж л анх тооцож эхэлсэн байдیں۔ Гэхдээ одоо тэр өмнөх нь ретроград ингээ макро тренд гэдэг юм үүсгдэг байхгүй юу гэхээр ер нь хэд байх болцоотой байсан байна гэдгийг нөгөө урагшаа нөгөө математик тооцоол аргачлаар хийж үздэг юм байлээ. Тэгээ яг манай дээр бол нөгөө алавчсан тийм одоо тоо статистик байхгүй боловч одоо макро тренд цэгийн Дэлхийн банк эднэр бол урагшаас тооцоолцсон бай. Тэгэхэд бол 1900 одоо 10-аад онд бид нар нэг 40 дөнгөж гарантай байх л одоо бүр тэрнээс ч одоо бага байх магадлал байгаад байгаа. Тэгэхээр дундаж наслт. Өнөөдөр бид нар 71 биш үү? Тэгэхээр бараг нэг дахин дундаж наслтаа одоо өсгсөн ийм байж тарах гэдэг чинь нэмэгдүүлсэн. За 3 дахь үзүүлэлт бол одоо нялхсан эндэгдэл гэдэг нэг юм үзүүлэлт байна. Бас л их нийгмийн эдийн засгийг одоо яагаад би нийгмийн эдийн засаг гэдэг үг хэлээд байна гэхээр энэ үзүүлэлт сайн байвал эднийг нийгмийн хувьд, эдийн засгийн хувьд энэ ус хөгжижээ гэж үздэг л одоо үзүүлэлт байхгүй юу? Тэгэхээр тухайн үед бол ямар тоо байдаг гэхээр 1000 амьд төрөл тутамд нэг хүртэлх настай хүүхэд тал нь энддэг байжээ. Одоо хүүхэд төрөөд нэг хүрэх явцтай одоо 1000 хүүхдийн тал нь эндчдэг байжээ гэдэг одоо тийм одоо үзүүлэлт байхгүй юу. Тэгээ одоо хэд байна гэхээр 1000 хүүхдэд нэг 14-5 байгаа юм. Тэгэхээр тухайн үед 50% нь одоо нас ордог байсан үзүүлэлт одоо 10 гэхээр энэ бол хэдэн 10 дахин одоо буурсан ийм үзүүлэлт байгаа юм. За сүүлийнхийг нь болохоор одоо тэр бол яг ингээд тэмдэглэж үлдсэн тоо баримтыг юуг харахаар одоо тэмдэглэгийг харахаар ер нь бол төрсэн эмэгтэй одоо 10 төрсэн эмэгтэй тутмын нэг эмэгтэй нь одоо төрөлт түнтэй холбоотой ямар нэгэн хүндрэл одоо эмгэгээс болж нас орж иж гэсэн юм одоо үзүүлэлт хийдэг юм бэл. Өнөөдөр 100 мянган амьд төрөлтөнд нэг 25 6 гэсэн юм үзүүлэлт байгаа даа. Тэгэхээр энэ дөрвөн үзүүлэлтийг одоо давтсан улс орнд бараг байдгүй юм билээ.
ийм дөрөв. Би одоо энэ дөрөв үзүүлэлтээр хэмжиж штэ. Тэгэхээр өнгөрсөн 100 жилд бол манай эрүүл мэндийн салбар бол үнэхээр үр дүнтэй манай одоо дээд үеийнхэн буюу энэ хугацаанд ажиллаж исэн эрүүл мэндийн салбарын ажилчид одоо бидний одоо дээдлийн үеийнхэн байна. Үнэхээр одоо гайхамшигтай амжилт гаргажээ гэдгийг эндээс харагдаж байгаа. Би зөвхөн 4 одоо үзүүлэлтээр хэмжлээ. За дээрээс нь манай улс чинь бас халдвар төвчнийг устгасан одоо 5 дахь үзүүлэлт болгож ярил л да тий. Одоо дахиад одоо полиомиелит гэдэг өвчин байна. Бодоо гэдэг энэ цагаан цэцэг гэдэг өвчин байна. Энийг бол одоо бид нар чинь ингээд бас Монгол улс одоо бүрэн устгалаа гэсэн одоо сертификат авч ирсэн ийм ард түмэн. Тэгэхээр энэ бүгдээс ингээд дүгнээд үзэхээр 100 жилийн хугацаанд орчин цагийн ангаа авах, орчин цагийн эрүүл мэндийн тогтолцоо, эмчилгээ үйлчлэгээ гарснаас хойш бол гайхамшигтай амжилт одоо гарчээ. 21-р зуун гараад одоо 25 эхний 25 буюу 25 жил нь одоо явж шít 24 он ч дууслаа 25-аар 4-1 гээ явж байна. Одоо юу болж байна гэхээр энэ үзүүлэлтүүд хизээд нь гарав. Энэ саяны 4-5 үзүүлэлт жишээлбэл хизээ гарав гэхээр бараг ихэнх одоо жин дарах одоо үзүүлэлтүүд нь одоо 1990-ад он. За одоо тэр жишээлбэл полиомиелит бол 2000 онд одоо Монгол улс устгасан гэсэн одоо гэрчлэгийг авч исэн байх жишээ нь. Тэр сүүлийн 25 жилд харин энэ эрчимтэй бууж исэн үзүүлэлтүүд жаахан ийм одоо графикаар нэг ингэж бууж ирдэг дээ тий. Одоо нэг ийм тэгшрэх хандлагатай харагдаад байгаа юм. Эрүүл мэндийн одоо энэ үзүүлэлтүүдийн сайжруулалт гэдэг чинь зөвхөн энэ салбарын үзүүлэлт байдгүй юм байна. Одоо иргэн бүрийн оролцоо хэрэгтэй болдго юм байна. Салбар дундын оролцоо хэрэгтэй байд юм байна. Магадгүй манай салбар энэ өнгөрсөн 100 жил хийсэн том үзүүлэлт биш үү тий. Тэр бол магадгүй энэ салбар дангаараа хийж болох юм. Гэхдээ бусад салбарууд оролцсон. Гэхдээ лид хийж оролцож энэ үр дүнд хүрсэн бол одоо бол гарцаа авахгүй иргэн бүргийн оролцоо хэрэгтэй. Салбар дундын оролцоо одоо жишээлбэл энгийн байдлаар танд ингээ хэлэхэд жишээлбэл ханаа том уу гэдэг нэг юм өвчин хамгийн түгээмэл айл болгонд хүн болгон өвдөхгүй бараг жилдээ нэг удаа өвдөхгүй байх тохиол бараг байдгүй шүү дээ тий. Тэгэхэд өвчнийхэн зүгээр одоо эмч хүний хувьд ингээ явцыг аваад үцхээр за ингээ халдвар орлоо. Тэгээ нэг вирус одоо хүн ингээ халдвар авчлаа шүү дээ. Тэгээд ингээ өвчин үүсгэлээ. Ингээд идэх хугацаа нэг тодорхой одоо жишээлбэл нэг 7 хоног ч үт юм уу эсвэл цаатал нэг одоо хүний хувь хүнээ дархлаанаас хамаарат нэг 10 хоног байлаа гэж бодоход манад сүүлийн үед энэ эдгэрэх хугацаа жаахан уртсаад бүр цаашлуур нэг хатгаа болж одоо эмнэлэгт хүүхдүүд хэвтэж бариад нь штэ. Юу нөлөөлөд байна гэхээр энэ орчны агаарын бохирдол нөлөөлөд. Нөгөө энэ чинь бидний нүдэнд үл харагдах нөгөө тоосонцрууд биш үү? Одоо PM 2.5 гээл бид нэр зөндөөл яриад байдаг тийм нүдэнд үл харагддаг. Тэд нар чинь нөгөө амьсгалтай хамт ороод нөгөө вирус нөгөө одоо энэ хоолойч очоод ингээ салстын ураад одоо ингээ гимтээсний дараа нөгөөдөл чинь бичил нөгөө нүдэнд үл харагдах тоосонцрууж суучдаг. Тэгэд нөгөө хивэндээ нэг 7-10 хоног идэх болцоотой байсан чинь улам хүндэрдэг. Заавал антибиотик хэрэглэдэг болдог. Ингээд эн чинь одоо ингээ манай асуудал бол ингээ манахаас ингээд 100% хамаарахгүй болчиход байгаа. Гарцаа байхгүй энэ одоо орчны бохирдлын асуудал одоо 100% одоо эрүүл мэндийн салбарын асуудал гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ энд бол даван туулахын тулд иргэдийн оролцооч хэрэгтэй. Манай төр захиргаа одоо тухайн одоо орон нутгийн оролцоо асар өндөр оролцоотой болж ижил борч байгаа. Ингээд эн чи яаж юм гэхээр салбарын эрүүл мэндийн үр ашгийг ч бууруулж байна, зардлыг ч нэмэгдүүлж байна. Иргэдийн одоо хамгийн их одоо нөгөө аптекаас очиж юм авдаг шалтгааны нэг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ ингээд одоо энэс цаашаа бид нэр ингээ үр дүнд хүрье гэж зорж байгаа бол одоо бид нэр энэ том асуудлуудаа шийдэж ижил дараа чи нөгөө ингээд тэгшэрчээд байгаа юм чинь дараа чи уруудалтандаа ингэж орж эхлэх нь шүү дээ. Би бол тэгжэл харж байгаа. Таны хувьд ковид үед одоо маш завгүй ажилласан хүмүүсийн нэг баг. Одоо телевизээр одоо цахим машинаар хамгийн харсан хүмүүсийн нэг байна. Сэтгүүлч болохоор. Тэгэнгүүт нэг сонирхолтой юм та нөгөө суманд эмч байсан гэсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо чинь хотын бид нар ч юм уу яг ингээд энэ комплекст орсон бид нар бол тэрний талаар сайн мэдэхгүй шүү дээ. Тэнд орчин нөхцөл ямар байдгийг. Тэгвэл та сумын эмч байхад тэнцээ байх мэдрэмж нь ямар байдаг вэ? Манай сумын эмчнэр ямар нөхцөл байдалд ажилладаг юм болов? Сумын одоо эмч байсан тухайгаар ярьж үзсэн юм шүү дээ би ер нь. Тэгээ нөгөө ангаах төгсчөөл бас гайгүй төгссөн юм аа. Тэгээ миний ганц зорьсон юм бол манай эхнэр шас эмчилтэй. Тэгээд ерөөсөө нөгөө
ганц ботсон юм бол эмчхүү газар л ажиллаж үзье гэсэн юм л хүсэлтэйсэн. Тэгээ би Өвөр хангай аймгийн Зүүн Баяулаан сумд 4 жил салбар эрхлэгч хийсэн. Ангаахыг 6 сарын 1-нд төгсөөд 6 сарын 11-нд шууд салбар эрхлэгч ингээ хүлээж авч исэн. Яг л нэг өөрийн нэг юм туршлага үүсэх юм. Халуун чулууг яг өөрийн гараар одоо хэн нэгэн халамжлагчаар дамжуулж биш те. Яг өөрөө ингэж үзье гэдэг ийм л одоо зорилгоор очисон юм. Тэгээ тэр мэн 4 жил ингээ бүтээн ажиллахад одоо энэ системийн хувьд бол анхан шатны одоо эрүүл мэндийн нэгж штэ. Анаах заадгүй асар олон зүйлтэй би тулгарч илээ тохоо үедээ. Одоо тэн чи эхлээл одоо салбарын эрхлэгч байгууллагын дарга болохоор санхүүгийн одоо баримт бичиг баримтууд дээр гар үсэх шаардлага гарна тий. Одоо тэр байгууллагын орлого зарлага гэдэг нь юу вэ гэдэг. Санхүүд бол тодорхой хэмжээ яг ийм шууд мэдээлэл өгөхгүй шүү дээ. Одоо юун дээр анагаах хоног сургууль дээр за бичиг хэрэг төлөвлөх тий. Одоо нөгөө ажилчны чинь ажил томилох, чөлөөлөх, тий, цалингийн одоо нөгөө сүлжээг батлах гэдэг ч юм уу, тий. Бусад одоо байгууллагууд руу албан бичгээр харилцах гэдэг ийм зүйлүүдтэй айгу тулгарч илаа. Би дотроо боддог байхгүй. Өнөөдөр хэрвээ надад ийм гаргасан амжилт байгаа бол энэ бол хамгийн сайн хөрсийн тавьж өгсөн зүйл бол тэр Өвөр хангай аймгийн Зүүн Баяулаан сумд тэр 4 жил салбар эрхлэгч хийсэн. Тэгээ та сая ковидтой холбож ярьж асууж штэ тий. Тийм ковид үед тэгэнгүүт ковидтой яг л энэ холбогддгийг. Тэр үед би чинь эмнэлгийн тусламжийн газрын дарга байлаа. Эрүүл мэндийн яамны. Тэгэхээр Монгол улстай яриа халдвар тархсан. Та бүхэн санаж байгаа зөвхөн одоо халдвар төвчин судлалын үндэсний төв, цэргийн төв эмнэлгийн хүрээнд байжгаад бид нар Улаанбаатарт байж исэн халдвар маань айжимда алдагдаад одоо ерөөсөө Монгол улсын одоо бүх одоо суурин газруудаар тарсан шүү дээ. Тэр үед яаж одоо энэ тусламж үйлчлэгийг анхан шатн дээр буюу сумын эмнэлэг дээр яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал одоо яг тэнд нөгөө 4 жил ажилласан учраас надад арай дөхөн байлаа. Ойлгоод нь шүү дээ. Тэжээний тийм их байгаа даа гэж. Гэтэ сүүлийн үед ингээ бодит амьдрал дээр харахаар бүр янз янзын өвчин байдаг юм биш үү? Бидний мэдхгүй. Тэгээ бид нар яагаад ийм өвдөмтгий ийм жоохон сул биетэй дархлаа муутай болоод байгаа юм болоо тий. Тэгээд улам залуужаад эмнэлэг рүү байнга ордоггүй л дээ. Гэхдээ дээр нэг эмнэлэгт твтэж үтсэн чинь айгүй залуу хүмүүс хүнд онцтой байдаг юм билээ. Тэгэд энэ Монгол хүний биеийн дархлаа чанар нь муудаад байгаа юм болов уу? Эсвэл одоо юунда байдгийг эмч хүний зүгээс та зүгээр харахад та одоо олон судалгаатай ажилладаг хүн шүү дээ. Яг хоёр нь бол одоо нөгөө өвчин үүсгэж болох эрсдэл хүчин зүйлүүд улам л нэмэгдээд байна тий. Орчныхтай түрүү нөгөө шин халдварууд гарч эхэлж байна гэдэг чинь тий. Одоо эн чинь дэлхийд дахин байгаль цагуурын өөрчлөлтүүд гараад бидний одоо хүрээлэн байгаа орчин өөрчлөлтийн хэрээр зэрэгцээд бичил битнүүд бас хувьсан өөрчлөгдөж байна. Бид нар ч бас нөгөө тодорхой хэмжээнд өөрчлөгдөж амьд үлдэх гээд байна шүү дээ. Тийм учраас бидний таньдаг вирусүүд одоо ковидын вирус гэсэн уул нь бол бид бол ковидын вирусыг тань. Гэхдээ хувиралд ороод бид нарыг дэлхийд дахныг одоо сандрагж шүү дээ одоо. Дэлхий сая одоо хавтгай болсныг бид нар харж шүү дээ. Ерөөсөө л яаж юм гэхээр нэг твд гараад гарахад хэдхэн хоногийн дараа ингээ бүтэн тарж байгаа байхгүй ерөөсөө. Тэгээ ерөөсөө эн чинь дэлхий өөрөө ийм идэвхтэй харилцааны хэв маягт байгаа тохиолдолд дараачийн ковид одоо 19 биш одоо юу ч гарахад ийм бэлэн байна. Энэ бол айгүй олон хүчин зүйлээс үүс. Түүнээс би нэг хувь хүний дархлаа одоо юу гэдгийг одоо хүний дархлаа сонгомлороо ингээл ерөөсө өвчин нэрвэгдээд байна гэж бодохгүй байгаа. Нөгөө талаар өвчлөлийг ямар ч төвшөнд нь онцлох технологиуд бас нэмэгдээд байна. Одоо хуучин болвол одоо технологи нэг сайн хөгжөөгүй байх үед эрүүл ангилд орж болох энэ ангиллуу чи одоо аль хэдийнэ бид нар өвчлөлийн ихэнх шатанд нь одоо барьж авч илрүүлээд байна шүү дээ. Тэгэхээр өвчл ингээд нэмэгдэж байгаа юм шиг бас ийм одоо дүр зураг бас харагдахыг үгүйсэхгүй. Бид бол ихтэй өвчлөлийнхээ хувьд аль болох л эрт илрүүлэх гээл нэг яриад байгаа шүү дээ тий. Эрт үед нь л барьж авъя гэж байна. Уул нь хамгийн зардал багтаа нь бол өвдүүлэхгүй байхад л байгаа юм л да. Энэ чиглэл рүү бид нар хэдий бодлого хэрэгжүүлдэг боловч хэрэгжүүлэх хүн байдаг учраас тэгээд харилцаа адилгүй шүү дээ чинь ерөөсөө тий. Тэгээд одоо чи эрсдэл дандаа өрчөж явдаг юм а чамааг ерөөсөө тоохгүй гэж болохгүй шүү дээ чинь. Төр засгал гэж байгаа бол тэгэл одоо тухайн хүнд таарсан тусламж үйлчлэгээнүүд үзүүлэл явах хэрэгтэй. Гэхдээ нийтээрээ хэдүүлээ эрүүл бай гэж бодвол иргэдийн эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйл аягүй чухал болчиход байгаа.
одоо ингээд нөгөө нэг хүмүүсийн яриаг сонсохоор өмнө зүгээр л ханиад хүрдэг гэж тэ бид нар ханиад хүрээл. Гэхдээ одоо вирусын гаралтай, эсийн гаралтай цэцэрлэгээс очиод шинэ вирус гарсан гэж юм дарагддаггүй ханиад хийж гин адууны маханд л дарагддаг гэж юм гээд бид нар ч ерөөсөө ингээд амд амжаал тэнгууд нөгөө талаараа таны анзаарж байгаагаар бид нар жоохон дур мэдэж имчлээд тийм үгүй юу? Эсвэл бол жоохон интернет цахимарч хөгжсөн чинь өөр өөрсдөө имж болоод байгаа ч юм уу? Тийм юм ажиглагддаг уу? Маш их. Одоо бол ерөөсөө манай одоо хамгийн том асуудал наачин болчиход байна шүү дээ. Интернетээр дүүрэн одоо эмчнэр сошиал докторууд бол маш их болж байна. Зүгээр эмч мэрэгжил эзэмшсэн хүмүүс ч гэсэн чиглэлээр зөвлөгөө өгч байна. Бид иргэднэрийг буруутгах гэж байгаа юм шиг те. Зүгээр л одоо надад тохиолдсон энэ кейсийг би ийм хэрэгэлцсэн чинь дарагдсан шүү гэдэг. Тэгэхээр эн чинь бичил битнүүд хүртэл өөр. Тэр хүн сошиалын ард одоо хүний бие организм та бүхэн одоо яаж утсан ч л адилхан байх амар сүндэсэн байхгүй. Таны ах дүү нар ихэр байсан ч адилхан байх магадлал их бага шүү дээ. Урд хэдэн хоног одоо жишээлбэл маш их ядарсан байж байхад дархлаа унаал өөр болчихно тийм. Тэгэхээр хувь хүн таарсан эмчилгээ өөр мянган хүн таарна гэсэн баталгаа ерөөсөө огт байхгүй. Мэдээлэл нь асар их болцсон. Тийм учраас тэгэл хайж олоод тэгэл одоо адууны махаас ахуулаад антибиотик хүртэл хязгаарыг бол хэрэглээд байна л да. Энэ үзэгдэл чинь нэг айжмдаа бас ингээд буурдаг юм байна. Мэдээж нөлөөллийн үйл ажиллагаа бид нэр бодлогоор хэрэгжүүлж байна. Гэхдээ иргэдийн нэг эрүүл мэндийн боловсрол, суур боловсрол нэмэгдээд ирэхээр аяндаа л одоо энэ байдал чинь сайжраад эхэлдэг юм байна л да. Жишээлбэл би айгүй тод санд бид нар чинь хоёр систем солигдоод тэр үед ер нь Монгол бөхчүүдээр отоход л хадаа авраг одоо жишээлбэл дундаж нэг аймгийн арслангийн дайны л жинтэй байсан юм билээ шүү дээ. Одоо энэ дархан аврагууд чинь бүр одоо бараг миний л жингийн дайны л байсан юм билээ. Тухайн үедээ бид нар ямар одоо ийм жинтэй том хүмүүс байсан юм бэ гэж тэгж боддог байлаа шүү дээ. Тэгээд яасан тэр чинь нөгөө социализм үеч чинь ер нь бол биеийн жингийн асуудал гэж юм тэр нь бараг огт байхгүй байсан. Тэгээд тэр нь 2000 оноос эхлүүлээд айгүй нөгөө ийм тарган хүм модонд орно гэх юм уу? Нэг юм мах шүлттэй тарган цатглан харагдлаа гэдэг нэг тийм зүйл. Эн чинь нийгмийн том үзэгдэл юм билээ. Тэгээд ингээд нэг хэсэг ер нь бас тарган чин гоё юм шүү гэдэг нэг юм ингээ явж байгаа. Бид бол ангаа ухааныхын битэл таргалж үзээрэй л гэдэг. Ахтэн чинь нийгмийн том юм давлгаагаараа явдаг юм билээ л дээ. Тэгээд одоо эргээд яаж юм гэхээр нөгөө жин бахтай хүмүүс чинь илүү одоо нөгөө гой харагддаг тий. Тэгээд нийгмийн үзэгдэл чи өөрөө эргээд буцаад эн чинь ингээд энийг бол би юу гэж харж байна гэхээр эн чинь эрүүл мэндийн боловсрал ингээл айжмдаа сайжраал юмаа засаад яваад ит юм байна. Түүнээс 2000 онд хүчтэй одоо тэр биеийн жинг өсөхийн эсрэг хүчтэй арга хэмжээ авсан боловч нийгэм тэрийг нөгөө хүлээж авах одоо цаг хугацаанд болоогүй тохиолдолд авдгүй юм байна л да. Эрүүл мэндийн боловсралтай иргэдийн хэрэгцээ одоо л бий бол илүү нийтээр маасаараа бий болж эхэлж байна. Би ер нь эрүүл байх хэрэгтэй юм байна. Хуучин ажилласан хэрэг нь эрүүл мэнд гэдэг зүйл нэг эмнэлгийн авдар дотор байдаг тий эрүүл мэндийн байгууллага дотор байдаг би хизээч очиод нөгөөхөө янзлуулчихна гэж ойлгодог байсан. Одоо бол би өвдөхгүй байх нь одоо би одоо хамгийн чухал зүйл гэдэг. Энд чинь ингээд айжмтай нэмэгдээл ит юм байна. Сайжраал. Одоо 2000 одоо 34 он гэхэд бид нар аяндаас санамсаргүй аянда зарим зүйлүүдээс айл хэдийнэ салцсан л байх болно. Энд чинь айжмдаа бий болдог зүйлүүд гэж байна шүү дээ. Одоо энэ уртлын Чингисийн хүрээгээр тэр нарлаг ингэрэг газар руу айгүйх олон хүн алхаж штэ. Дээр үуч чи албаар алхуулдаг байлаа штэ. Гаргаж ирээл зарайтаг гэлгэн гээл гүйлгээл. Тий. Одоо ч яаж юм нэхэр хүмүүс өөрсдөө эрүүл мэндэд анхаарал би эрүүл байх юм бол одоо би илүү ихийг бүтээх юм байна. Тэгэх юм байна гэдгээ шууд ухамсарлаж байгаа юм. Гэтэ тэр ухамсарлах хурд нь урдсаасаа л гэж бодоод байгаа юм. Одоо л манай салбар асар дарамтнд өвчлөлийн дарамтнд дотор байна. Яа тэгэхээр орчны ч асуудал байна, нийгмийн стрессийн асуудалч байна. Нөгөө өвчлөлийг шууд өдөөж байгаа хүчин зүйлүүд чинь асар их байна шүү дээ. Энэ нь эргээд өвчл бий болгож байна. Бидэнд тэрийг эмчлэх даалгавар бий болж байна. Тэ? Тэгэхээр одоо бол асар хүчтэй дарамттай байна. Тэгээ бид одоо сүүлийн жилүүдэд аягүй хүчтэй нэг үг та нарын одоо толгоонд орсон нийгмийн эрүүл мэндийн одоо
гэдэг үг айгүй чухалс. Нийтээр эрүүл байх тухай асуудал яриад байна шүү дээ. Одоо бол доржуудын эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал болоод байгаа. Эмнэлэгт хэвтгэхэр доржороо хэвтэн шүү дээ, тий. Доржуудыг аж бүгднгийн эрүүл байлгах уу гэдэг асуудал чи айгүй чухал болоод байна. Гэтэ энэ рүү чиглэсэн хүчтэй интервенцүүд, хүчтэй бодлогын алхмууд бол хийгдээ явж байна. Өнгөрсөн жил анх удаага бид нар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай гэдэг зүйлийг хуульчилж өглөө. Ерөөсөө энэ эргэцэн орчныг айгүй тодорхой болгож өгье. Тэ энэ рүү чиглэсэн юм алхмуудыг бий болгох юм. Иргэний хариуцлагыг чөндөржүүлээ. Энэ одоо аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагыг чөндөржүүлээ. Салбар дундын оролцоогч нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ хууль бол эрүүл мэндийн яамд ангаараа одоо энэ хуулийг хэрэгжүүлэх одоо эрүүл мэндийн яам болоод эрүүл мэндийн салбарт ангаараа хэрэгжүүлэх хууль гэж би ерөөсөө ойлгохгүй байна. Иргэн ч ороод тэр байгууллагууд нь ч ороод. Одоо тухайлбал би яга байгууллага гэхээр иргэн болоо жишээлбэл урьдчилан сэргийлэх үзлэгтээ ордог байх ийм одоо ирмэлцэлтэй байх хэрэгтэй. Гэтэл тэр байгууллагын соёл нь тэр жилд нэг удаа ороход нь жишээлбэл яг орох цаг дээр нь тэр цалинтай чөлөөгийн нөгөөд нэг 2-3 цаг дээр нь хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энгийн чинь нөгөө одоо салбар дундын уялдаа холбоо байгууллагын түвшний дэмжлэг гэж яриад байгаа байхгүй. Тэгэхгүй одоо танд айгүй одоо цаг нь олгох гэчээд байдаг, эмнэлэг дээр очимоор байдаг. Тэгэнгүүт байгууллагын түвшиндээ удирдлах чинь нөгөө таныг яг тогтоосон цаг дээр чи явуулж өгөхгүй бол энэ нөгөө ажил бол зогсон шүү дээ. Тэ? Тэгэл энэ бүгдийг чинь л нөгөө хоорондын уялдаа холбоогоо сайжруулах гэж яриад байгаа. Ингэж ижил бид нар энэ тэр үйлчлэгийг чинь ард гарч нөгөө эрүүл биеүүдийг чинь хамгаалах ийм болцоол олдож байгаа байхгүй юу? Улаанбаатар хотын нөхцөл байдлыг бол та мэдэн шүү дээ. Тэгэл сэтгэл зүйн эрүүл мэнд бол олигтой байдаггүй бах уу. Гараал ингээл мэ гэл алцаал зүгээр тэмцдэг шүү дээ. Ер нь бол амьдрах гэж. Ингээд ингээл зарим өглөөс ирэхээр ингээл жоохон нэг бие сонин сэрэл тийм эмнэлэгт үзүүлэхээр хаана үзүүлэх ерөөс мэдэхгүй. Тэгээд ингээ амар их мэдээллүүд нээлттэй байдаг юм шиг хэрнээсээ за одоо чинь ингээд хоолоон зураад өгөх гэдэг л да тэгээд тэгсэрний ханиад биш юм шиг санагдав. Өрхийн эмнэлэг дээр очие гэхээр өрхийн эмнэлэг бас нэг тийш явуулчих гал эсвэл цаг хэрэгтэй болоод ч юм нэг тийм шууд өвдлөө гэж бодоход үйлчлэгийг надад аяга хол юм шиг санагдаад аа. Тийм үү. Тийм. Тэгэхээр энэ юу н ойрхон байдаг уу? Залуучууд мэдхгүй залхуураад байгаа мó эсвэл нэрээ энэ яг нэг тийм шийдэх ёстой асуудлуудын нэг юм уу? Энэ гарцаагүй шийдэх ёстой асуудал юм. Би бол яг л тантай санал нэг яг ийм асуудал тулгамдж байгаа. Нэгдүгürt бид нөгөө шууд хаашаа хандахыгаа бүгдээрээ мэдэхгүй байна. Хамгийн түрүүнээс хаашлаа сайж байна. Тэгээд аптек орол шууд нэг маа ууччих. Таньдаг эмчийнхээ эрэлд гарч байна. Тэ? Гэтэл манай энэ эрүүл мэндийн тогтолцоо чи өөрөө одоо эхлээд хаана очих гэдэг уулан бүгднийг ингээд зураад бэлэн болгоцсон байна. Таны түрүүн хэлдэг тэр өрхийн эрүүл мэндийн төв гэдэг чинь одоо энэ суурьшмал бүсдэр бол анхан шатны тусламж үйлчлэгийг үзүүлэхэд бий болсон юм систем. Тэгээд тэр одоо өөрийнхөө хэмжээнд эмийн зөвлөгөө өгөх нь, эмийн бус зөвлөгөө өгөх нь, зөвлөгөө өгөөд таныг амарч байсан эхлээд анхан шатны тусламжийг үзүүлэх ёстой. За тэгээд өөр дээр ингээ үзүүлээ явж байгаа явцад одоо өөрийнхөө хүчин чадлаас давсан тийм одоо тусламж өгж болно шүү дээ. Тэргээ ялгаад дараачийн шатлал руу шилжүүлэх хэрэгтэй. Бидэнд асуудал байгаа юу гэвэл байгаа. Би бол хүлээн зөвшөөрнө. Одоо яг анхан шатанд нь ажиллаж исэн, эрүүл мэндийн яамны түвшинд ажиллаж исэн. Одоо бид нар бол энэ дид үтсийнхээ хувьд ингээд ямар ч байсан ингээд тогтолцоо бол маад бүрэн байна. Одоо орчин цагийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлтэд нийцсэн шинэ одоо тусламж үйлчилгээний загварчлалаа гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Манай бүх эмнэлэг бараг энэ их тойроод л байгаа. Их тойроо гэдэг нь. Одоо энэ хотын төв хэсэгт. Та одоо юу гэдэг хаан уул дүүргийн одоо хэдгээр одоо гэдэг 25 дугаар хорооны 10 дугаар хорооны иргэн баггүй. За 10-аар хоёлаа яриа. Би маань өвдөнгөт би одоо нисэх рүү явж имлэгдүүлдэг нэг шинаад утгагүй байхгүй. Таны байршил дээрээс хэлээ. Би бол хамгийн одоо бид нар ингээл ямар нэг юм төлөвлөдөг. Тэгэл ингээ захиргаантайгаа л ингээ ойрхон захиргааны гэрүүгээл ингээ ойртуулж төлөвлөд биддэг байсан билээ л дээр. Тэгэл нөгөө хороотой имлэг нь ойрхон байх хэрэгтэй гэдэг. Өгтөө бол энэ үйлчлэгээ байхгүй. Хүнээл даах хэрэгтэй. Тэ? Би бол одоо энэ нэг хамгийн сайн хийж чаддаг франчайзыг энэ CEO, GS гэдэг шүү дээ. Эдгээр одоо хүн огт очихгүй газар хизээч ийм юм одоо энэ байгуулдаг шүү дээ. Яг одоо бол манайх бол энэ рүү орох цаг болсон. Хүний төвлөрөл хаана байна? Хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хаана байна? Энийгээ даах хэрэгтэй. Одоо нэгэн төвсцэн байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоо загварчлалаа бид нэр эргэж харах
ийм хэрэг гарчаад шаардлага гарчаад байгаа. Сая та нар нэг анзаарсан бол 6 сарын 7-нд өнөөдөр хот тосхны эрх зүйн байдлын тухай хууль гэж батлагдсан. За. Маад. Бид нар чи 26 оны 1 сарын 1-ээс шинэ ийм захиргааны бүс юутай болох гээд шүү дээ. Одоо 14 хот 42 одоо хорооллын зохион байгуулалт орох гээд тий. Тэгэхээр манай эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн зохион байгуулалт нь энэ социализмын зохион байгуулалт байхгүй юу? Одоо бүр одоо энэ хуучин социалист системийн орнуудын яг зохион байгуулалттай. Тогтолцоо нь бол ингээд уулан хүнээд ахсан сайн тогтолцоо. Одоо яг нэг ийм user friendly гэдэг байдаг да тий. Нөгөө хэрэглэхэд аваад ашиглахад хамгийн амар байна уу гэхээр бас яг тийм биш вэ. Тэгэхээр захиргааны нэгж нь одоо нэгэн тийм одоо хот бол 14 хот хуваагдана гэдэг чинь бид нар шин боломж олж байгаа гэж харж байгаа би хувьдаа. За нэгэн захиргааны нэгжээ дагаад захиргааны ингээ өөрчлөгдөж байгаа юм бол одоо хэдүүл яг энийг дагаад яг иргэндээ хамгийн ойр эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлэх зохион байгуулалтыг хийх ёстой байна гэж бодож байгаа. Энэ одоо түүхэн шансыг ашиглаад одоо хэдүүлээ тусламж үйлчлэгийн загварчлалыг нэг эргээ харчих. Тэгэх юм бол одоо хаанул дүүргийн 10 дугаар хороо тий тэндээс одоо ингээл наашаа орж ирэх гэх юм бол айгүй төвөгтэй байдал үүсэх гээд шүү дээ. Тэр хавьдал тусламж үйлчлэгийг авчмаараа. Тэгээ энэ саяны шин одоо хосцохны эрх зүйн байдлын хуулийн одоо эрх зүйн орчин бол тэгж өөрчлөгдөд бүр концепц нь 20 минутын хот байна гэдэг байгаа шүү дээ. 20 минутын хот. Тэгээ 20 минутын хот гэдэг чинь одоо хороо руугаа очисон чинь нэг үйлчлэгээ авсан чил 20 минут байх хэвээр боловсролын үйлчлэгээ нь 20 минут байх хэвээр эрүүл мэндийн үйлчлэгээ нь 20 минут байх хэвээр тухайн асуудал шүү дээ. Тэгээд тэр 20 минутын хот дээр нь 20 минутын нэмэлт үйлчлэгээ авдаг бай гэсэн юм байгаа юм. Тэр чинь хамт одоо хийгдэх ёстой шүү дээ. Одоо энэ дээр одоо яг одоо ажиллах ёстой гэж харж байгаа. Ийм бололцоо байгаа юу гэвэл манад яг ингээд дид үтсийн хувьд бололцоо нь байгаа юм. Хүний нөөцийн хувьд байгаа. Одоо энэ шин захиргааны одоо хуваарлалтаа бид нар яг хүндээ ойрхон. Тэр нөгөө ингээд одоо ингээд бид нар ингээд гарахад нэг юм CU айгу ойрхаар гэдэг шүү дээ тий. Бодлоо эргээл CU. Бодлоо эргээл байна. Тэгэхээр таны хэрэгцээг хангаад байгаа үстэй тий. Одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг тэг загварчлах одоо цаг нь болчихжээ. Жишээлбэл эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авахын тулд тэр 2 3 гүрд авдаггүй. Та тэндээ л асуудлаа шийдчихдэг бол бид нар эрүүл мэндийн салбарынхаа хотын төвчрэлд оруулж байгаа хувь нэмэр үсттэй тий. Нөгөө стрессгүй тусламж үйлчлэгийг аваад ирэхээр эргээд нөгөө нийгмийн эрүүл мэндийн асуудал үсттэй бид нар тий. Та одоо ингээл тэр тусламж үйлчлэгийг авах гэж өдөржингөө нэрвтэл бараг нэмж дахиад өвчний суурь үүсгэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр бид нар тэг загварчлах холцоо бол бүрэн байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлд бол ажил. Нэгэнт одоо хууль нь батлагдсан учраас бид бол дагаад энийг хийх хэрэгтэй. Энийг хийх бүрэн болцоотой л гэж харж байгаа. Арсны эмнэлэг рүү ороод үзүүлсэн чинь өнөөдөр одоо чинь 9 сарын 12 байлаа гэж бодоход 1 сарын 12-ны цаг байна гэхэл хэвчээ ийм юм гэж хаашаа харсан юм байдیں۔ Тэ эрүүл мэндийн яам юугаа хийдیں۔ Ингээл хүмүүс чинь шууд бөхөнддөг шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд энэ донд олон нийт бодлогын түвшинд ажиллаж байгаа байгууллага хоёрын буруу ойлголцож мөргөлдөг цэг нь ер нь хаана юм бэ? Тэ наач бас айгүй чухал асуудал. Бид нар хардаа ингэдэг юм билээ. Одоо гараа нэг зүсэх юм уу? Одоо эсвэл нэг автомашины осолд ордог ч юм уу? Эсвэл төрөх юм уу? Эсвэл олгоо юм уу? Энэ биш үү те? Эмнэлгийн харалтаа тусламж гэдэг бүр ангилалтай. Дэлхийн одоо бүх оронд энийг бол хамгийн түрүүн шийдэх ёстой. Тэгээд ер нь шийддэг, манайх ч шийддэг. Тэгээ манайх энэ бол яаралтай тусламж гээ бүр тустай ангилалтай тусламж. Гэтэл яаралгүйгээр бас тусламж авах юм өвчний ангиллууд бас бай. Тий. Тэрийг бид нэр ингээ амбулаторийн тусламж гэдээ нэртэй шүү дээ. Тэрүүгээр ингээ очиж авдаг. Гэхдээ бид нар амбулаторийн тусламжийг ч гэсэн яаралтайгаар үзүүлэх ёстой л гэсэн юм ойлголттой байгаад итээ. Ер нь. Тэгэл зөрүү үзүүлэх гэсээрээ бүх юм байна гэл. Тэгэнгүүт нөгөө хоёрдугаарт нь танилаа хайж эхэлдэг тий. Ерөөсөө өөрт нь имлэгт үзүүлмээр санагддаг ч юм үзүүлэх тийм асуудал гарлаа гэхэд тэр нь одоо яаралтай түргэн тусламжийн эмчнэр нэрзээд яаралгүй байна. Та арсны өвчин судлалын үндсийн төвд үзүүлээ гэсэн зөвлөгөө өгч болно шүү дээ. Тэ? Таних бол яг яаралтай биш юм байна. Гэвэл ерөөсөө маргааш юм тэр өдөртөө л арчны өвчин судлалын үндсийн төвөөрөө л үзүүлж сэтгэл ханамж авах гэдэг байхгүй. Эн чинь одоо бидний нөгөө одоо ойлголтын зөрүү. Энэ яг тэгж боддог. За хэвтэлтэй байна. Гэрээсээ өнөөдөр хэвтээ гэж гараад хэвччихвэл одоо хамгийн сайн эрүүл мэндийн үйлчлэгийг хамгийн сайн гэнэ. Тэгэхээр тийм нөөц биш үү те? Дэлхийн хаач байхгүй.
Энэ бол цэвэр ойлголтын зүрх. Харин бид нар энийг ийм болгох хэрэгтэй л гэж үздэг байна. Монгол улсад тэр арьсны тусламж үйлчлэгээ шүү дээ. Одоо арьсны өвчин судлалын тусламж үйлчлэгийг зөвхөн нэг газар үзүүлчихэр төвлөрөл үүсээд байна шүү дээ. Тэгэхээр таны өмнө ч бас нэг хүн очиж цаг авцсан л байгаа. Тэгэхээр тэр саяны хэлдэг шиг тий яаж юм тэр та гэртээ ойрхон тэндээ энэ тусламж үйлчлэгийг одоо шаардлагатай тусламж үйлчлэгийг тэр л хамгийн чухал болоод байгаа. Тэгэхээр саяны шинэ нэгжээр бид нар энийг л бий болгох хэрэгтэй. Тэр арьсны өвчин судлалын үндэсний төв нь илүү одоо нөгөө эмнэлгүүдийнх арай чадахгүй байгаа. Зайлшгүй одоо нөгөө өөр дээр нь ирж үзүүлэх хэрэгтэй. Тэгээд тэн дээр чин сургалт эрдэм шинжилгээ гэдэг ийм том зүйлүүд нь явж байгаа хэрэгтэй. Гэтэл та одоо дүүргийн эмнэлгийн түвшиндээ үзүүлэх тусламж үйлчлэгийн тэндээ л үзүүлэлт авдаг байх нь л зүг гэж бодож байгаа. Одоо бидний шинэ төлөвлөлт бол тэгжил хийж байгаа. Тэгээд ойлголцсон тэр яаралтай тусламж, амбулаторийн тусламж гэдэг энэ зүйлийн нэгдүгээр ойлголцлын асуудал, ойлголцсон зөрүү. Хоёрдугаар бид нар тэр тусламж үйлчлэгийг нөгөө яг үзүүлэх сонголтыг бид нар гэрээ ойролцоо хийж өгөөгөөтэй л холбоотой л гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас одоогийн тэр одоо эргэцэн орчныг дагаад бид нар яг энийг л хийх хэрэгтэй. Юун төвөөмөл тусламж үйлчлэх юм? Иргэдийн дунд хамгийн өндөр тарах хэвээр төвөөмөл тусламж үйлчлэх нь яг юу байгаа юм? Тэр нь гэрийн ойролцоод л авдаг байх нь хамгийн чухал болчиход байгаа. Соц системийн үед бол эн чинь инглиш шүү дээ. Би түрүү нэгтээ нөгөө 100 жилийн өмнө ажилласан 100 жил ажилласныгаа ахмадуудаа бол бүгд ингэ магтаж ярьсан тий. Гэхдээ зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа нь одоо харагдаж байгаа. Тэр үуч чинь бид нар ингээд өвчнөр нэмэлгүүдийг ингээд салгаа байгуулсан. Одоо гэмтэл бол гэмтэл, сэтгэц бол сэтгэц, хавдар бол хавдар тий. За улсын 1 2 3 дугаар төвөмлөг гэж байгаа боловч өөр өөрийн төрөлдсөн улсын хэмжээнд үзүүлдэг төвлөрсөн тусламж үйлчлэгээ тий. Ингээд бид нар ингээд центр үүсгээд ингээ явчихгүй юу. Тэгээд нөө гавьяатсан хүмүүстэй зориулаад жишээлбэл нөө сайд нарын 2 гээд эмнэлэг үүсгэсэн. Одоо цолтой хүмүүстэй бол одоо нөгөө нах яамны эмнэлэг одоо байна шүү дээ. Одоо бол төрийн засаг албан агчдын эмнэлэг гэдэг ингээд бид нар чинь ингээд нөгөө эмнэлгүүдээ ингээд заримд нь албан тушаалтаад зориулсан, заримд нь нөгөө шагнал гавьяа шагнал авсанд нь зориулсан. Тэгээ бүр ингээд эргэтэн системээрээ өвчнөө ингээ ялгаад ингээ зохион байгуулчихгүй. Гэтэ энэ бол өөрийн түүхэн үүргийг үүсгэсэн. Төрөнд тэр хэлж болсон 4 одоо тоо байна шүү дээ. Дундаж насалт, хүн амын өсөлт, за тэгээд эхийн эндэгдэл, одоо нялхсан эндэгдэл гэдэг энэ 4 үзүүлэлтээр эднэр түүх үүрэг үүсгэсэн. Гэхдээ одоо юу нь үнэнд үүсгдээд байна гэхээр одоо хэрэглэгчээ одоо даах хэрэгтэй байна. Үндсэн тэр тусламж үйлчлэгээ саяны дурддаг нэр төрлийн тусламж үйлчлэгээ ядаж тэр гэрийн чи ойролцоо авчаад энэ том эмнэлгүүд дээрээ бүр тэднэр нь чадахгүй бүр тийм нэлийн шинжлэх ухаан шаардсан, нэлийн өндөр технологи шаардсан, хүний эцсийн хувьд нэлийн өндөр ур чадвар шаардсан тийм зүйлүүдэд явуулж төвлөрлийн үндсэн тусламж үйлчлэгээр сайн салгаж өгье л гэж бодоод байгаа. Тэгээ тэндээ л одоо авдаг байх нь л одоо хамгийн чухал. Тэгэх юм бол тэндээ авчин шаардлагатай гэж үзэх юм бол нөгөө тэр авсан газараасаа дараагийн газар нь эмнэлэг нь хоорондоо ч одоо үйлчлүүлэгчээ солилцоод авах болцоо олдоод шүү дээ тий. Одоо гарцаа байхгүй одоо энийг хар. Манайх бол ер нь бол одоо 90-ад оноос хойш арчил чөлөө зах зээлийн системд одоо шилжсэн гэж байгаа боловч эрүүл мэндийн салбар бол нэлийн хожуу шилжсэн. Ер нь бол хуучин одоо хүртэл нэг өмчийн хэлбэрээр ярьдэн шүү дээ. Төрийн эмнэлэг, хувийн эмнэлэг гэдэг өмчийн ялгаатай байдлаа одоо тий ингээл нэг юм ялгаатай байдал хэлээд. Энэний цаана юу бид нэр үлдээд байна гэхээр нөгөө хуучин нөгөө социализмын үеийн нөгөө төлөвлөлт нь одоо хүртэл нөгөө иргэдийн дунд тархин дотор наваад байна шүү дээ. Утаа эхлэн тийм үү Улаанбаатар хотод. Тэгэнгүүт яг юм бага насны хүүхдүүд чихгүй настай хүмүүс гэл ингээл ханаа төрөл тэр нь хүндрээд л шалаар хөвтлээ гэл тий. Энийг манайх ч гэсэн хүндэж өрн тий эрүүл мэндийн салбар дампуу шалан дээр хүнээ хөвтүүллээ гэл их бичлэг хийдэг байхгүй. Тэгэнгүүт имлэг нэмж бариад тэрийг багасгах юм уу? Эсвэл энэ дунд менежмент дутаад байгаа юм уу? Бид нар ер нь хизээ энэ хүмүүсээ гадаа гутсан дээр хөвтүүлдгээ болох юм бэ? Асар чухал асуулт байна наач. Тэгээ манайх одоо би нэг юм өрч тоо байлээ. Эмнэлгийн орны тоо шүү дээ тий. Тэрүүгээр манайх дэлхийн ихний 10 орд ордог. 10,000 хүнд ногдож байгаа эмнэлгийн ор гэдэг нэг юм үзүүлэлт байна да. Тэрүүгээр манайх тэгэхээр бид бол асар өндөр одоо эмнэлгийн ор гэдэг нөөцтэй.
3.5 сая хүнд бол дэлхийн 10-д орох. За бүр эмчийн тооч гэсэн бараг тийм. Гэхдээ яагаад юм бодит байдал дээр юм болоод байна. Тэр манай энэ эмнэлэгт хэвтэх гэдэг чинь ерөөсөө бидний энэ тархинд суудсан зүйл юм билээ. Эрүүл мэндийн салбарын бодлогын зорилтууд ер нь хизээс эхэлсэн болыг бүгднгийн ингээд судлаад 1947 онд анх дугаар 5 жилийн төлөвлөгөө гэж юм гарч. За. Тэгээ ингээд салбар болгоны ингээд бодлогын зорилтуудыг тавьж л дээ. Тийм 5 жил. Тий 5 жил. Үндсэндээ 1947 оноос 86 он хүртэл манайх чинь 8-5 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлээд тэгээд 90 онд чинь бид нэр тогтолцоогоо солилоо шүү дээ. Тэрнээс хойш одоо баг юу ах юм 10 дахь засгийн газрын мөрөн хөтөлбөр байна уу? Үндсэндээ бид нэг ийм бодлогын бичих баримт гэхээр нэг ийм засгийн газрын төвчний одоо тэрэгч бас одоо өмнөх 8 жилийн 5 жилийн төлөвлөгөөг би бас засгийн газрын дайныг гэж шүү дээ. Сайн тэрийн зөвлөлд нэр баталдаг байсан. 17-8-ийн бодлогын зорилтын бүх эрүүл мэндтэй холбоотой бодлогын зорилтуудыг шүүж аваад үзчихсэн. Тэгэхэд ингээд эхний 8 жилийн бодлогын зорилтын дээр юу байсан гэхээр 1000 хүнд ноогдох эмчийн тоог төд болгоно. Тэр тааз маазны тухай асуудал авах төд болвол хангана гэсэн юм. За бид нар ерөөсө хөдөлмөрчдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жилдээ 1 удаа эмнэлэгт хэвтүүлнэ. Гэдэг ч юм уу тий. Одоо цуслан дамар, юун дамраана, совлил дамраана. Бодлогын зорилтууд нь нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг даван туулахдаа арга аргачлал нь эмнэлэгт хэвтүүлэх замаар гэдэг томьёоллуудыг айгүйх оруулж ирсэн юм билээ. Тухайлбал. Тэгээд бид нар ерөнхийдөө яаж юу гэж боддог вэ? Ер нь бол эдгэрнэ гэдэг нь ер нь эмнэлэгт хэвчээж л бид нар даван туулах юм байна гэдэг нийтлэг майндсет тархинд ингээд суудсан. Энэ бүр одоо хүртэл манай альж насны хүмүүсээс харагддаг. Тэгээ энэ амбулатороор ингээд та ингээд энэ нэг хэд төдөө ямиг яг цагт нь уугаа те. Яг ингэчих юм бол та одоо хэд хоногийн дараа идэхээр байна гэхээр нөө биччихсэн юм нөө цагт аач уухгүй, бүрэн чаахгүй. Тэгээ өөртөө тааруулаад нэг 3 юм бичих юм бол 2-ыг авчдаг. Тэгээд нөгөө өвчин бас жамаараа зарим нь хүндэрнэ, зарим нь хэвэндээ байна. Тэгэнгүүт толгоонд нь хамгийн түрүүн бодогддог зүйл яаж игээд эмнэлэгт хэвтий гэдэг юм зүйл гэдэг. За томуу бол арай тустай асуудал. Одоо бид нэр ингээд хэвтүүлэхгүй байх одоо интервенцүүд хийдэг байхгүй. Хүүхдүүд дээр нөгөө томоогийн вакцин хийгээд эхэлж штэ. Аль болох сэргийлэх гэдэг. Эсрэг талд нөгөө хэвтүүлэхийг дэмжиж байгаа хүчин зүйлүүд нь юу вэ гэхээр нөгөө агаарын бохирдол байна. Нөгөө эрүүл мэндийн боловсролын асуудал, эцгийн эрүүл мэндийн боловсролын асуудал байна тий. Одоо нэг үетэй харьцуулахад энэ хүүхдийн жингийн алдагдлал эднэр бол эрдэс зүтгэл эднэр маад бол харьцан гайг болсон. Одоо ийм нийгмийн шин чанартай том зүйлүүд нь энэ өвчлөлийг хөндрүүлээд хатгаар руу шилжүүлэхийн зүйлд болоод байгаа. Тогтолцооны хувьд бид нар бас бурууга хүлээх хэрэгтэй санагдаад идэв л та надад. Нөгөө ийм хүүхдийн ор, том хүний ормоор гэ тэрэндээ ингээ хатуу барьцдаг. Тэгэл нэг хүүхдээ ороо жишээлбэл нэг 60 ортой болвол нөгөө талд нь 100 ор одоо насанд хүрэгчтэй ор байгаа даа шүү дээ. Тэгэл зөвхөн тэр 60 л одоо ашиглая гэд нэг яг энэ томуу эд дэгдэлтэй үер тэгдэг тийм одоо менежмент барьжсэн. Тэр нөгөө санхүүжилтийн системийг өөрчилснөөс хойш бид нар бас энэ нөгөө өвчлөлтөд тааруулж байна. Уян хатан менежмент хийх ёстой байна гэдэг сүүлийн одоо ковидын бас нэг сургамж гэх юм уу? Шаардлагатай бол зарим одоо хэвтийн хэмжил тусламж үйлчлэгээс татгалзаад гарцаа байхгүй одоо төөрөх гэмтэлч гэдэг ч юм уу хэвтэх ёстой юмнуудыг хэвтэх шаардлагатай яаралтай тусламж шаарддаг юмнуудыг хэвтүүлээд бусад одоо орны нөөцөө нөгөө тухайн өвчлөлт игдэж байгаа үеийнхээ тусламж үйлчлэгнээр менежмент хийж болох юм байна гэдгийг харагцаа хийх болцоотой. Одоо бол тэр тал руу навж байгаа. Гэхдээ аль болох хэвтүүлэхгүй байх тактик барих нь салбарын үр ашиг талдаа айгүй сайн. Гэтэ нэгэнт одоо ингээд суудсан энэ одоо энэ тархинд суудсан майндсет шүү дээ тий. Бас тийм ч хордно ингээд бас ингээд алга болчдөг юм шиг байна. Ерөнхийдөө бол тэр нь тэр бодлогын зорилтууд тэгээд тэрийг ингээд суртлах хуулгаар ингээд тухайн үед ингээд явуулж исэн тэр зүйл чинь л өөр ингээд хадагдаж үлдсэн юм билээ л дээ. Та ингээд харахад нэг ийм үг сонсч ирсэн. Би нэг хавар нэг жаахан ядраад байна. Одоо нэг жаахан эмнэлэгт хэвтэж нэг ядаргааны эсрэг эмчилгээ хийд юм уу? Тэгээд нэг ийм үг байдаг мэдэн те. Бас ингэж нэг жилдээ нэг 2 удаа хөвчөхэд гайгүй байдаг да гэх. Эсвэл яг яасан гэхээр мэдхгүй одоо нэг хөвтө гараад ирэхгүй болвол гэх. Болохгүй байна тий. Болохгүй байна гэдэг тий. Энд чинь нөгөө бидний нөгөө тэр яг уламжилж ирсэн сэтгэлгээний нөгөө нэг энэ онцлогоос л болоод байгаа юм л та. Гэтэ энэ би бол айжмдаа бол сайжирна гэдэгт бол нөгөө иргэдийн эрүүл мэндийн
одоо боловсрал дээшлээд, улам дээшлээд иргэд хэвтэх хүртлээ одоо би өвчнөө одоо дордуулдаг байх. Энэ зүйл чинь бүгд л иргэдийн эрүүл мэндийн боловсралтай хамаатай. Одоо нэг ийм ойлголт байдیں۔ Эрүүл мэндийн тусламж эрэлхийлэх мэдлэг гээд боловсрал гэдэг. Бас тустай. Айгуу тустай. Энэ бол жишээлбэл иргэн одоо дорж гэртээ би энэ муудаад байхад эмнэлгийн тусламж эрэлхийлэхгүй байж байгаа төгсгөлийн шатанд оруулсан тохиолдол асар их байдаг. Энэ жишээлбэл хэний асуудал гэвэл цэвэр нөгөө иргэний тухайн гэр бүлийн л асуудал. Ийм болтол нь явуулцдаг. Нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэх хайж эрэлхийлэх тэр боловсрал нь дутаад байна шүү дээ. Тэ? Одоо ингээ халуураад 14 хоног халуурлаа гэд эмнэлэг рүү ч явдгоо аптек руу нэг парацетамол, ибупрофен уугаад яваад идэг юм хүмүүс байдаг. Тэр хүмүүс чинь эрүүл мэндийн тусламжаа эрэлхийлж ижил манай үйлчлүүлэгч болж таарна шүү дээ. Өөрийгөө ингээд нөгөө одоо гэртээ манайх чинь баг нөгөө уут дүүрэн эмийн сантай байж идэг л болцсон хүмүүс шүү дээ, тий. Тэндээсээ тэгэл нөгөө авж уугаал тэгэл нэг өвчин ингээ хүндрэх юм тохиолдлууд ч хүртэл байдаг. Тэгээд тэр нэргээд ямар байдал руу түлхдэг гэхээр гарцаа авахгүй эмнэлэгт хэвтэх болгодог. Нөгөө хүн нөгөө яг шалтгааны эсрэг зөв эмчилгээ тухайн яг эхэлж явах үед нэг ийд холбоотой өвчин хүндэрсэн байдаг. За тэр сэтгэл зүйн сэтгэл онцлог байна. За тэгээд дээрээс нь энэ төлбөрийн аргач байгаа эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа төлбөрийн аргач байгаа нөгөө хэвтийн эмчлүүлэг арга бол бас төлбөр өгдөг учраас эмнэлгийнх нь би хавар нь буюу зам төлөв нь бас ингээд ер нь хүмүүсийг ер нь хэвтүүлээ гэсэн сонирхол нөгөө нөөц нь их байгаа болохоор орны нөөц их байгаа болохоор тэр одоо дайчлах болцоо нь их байна шүү дээ. За тэгээд иргэдийн эрүүл мэндийн боловсралтай холбоотой бүлэг шалтгаанууд бас байна. За иргэдийн эрүүл мэндийн боловсралтай холбоотой нөгөө гарцаагүй эмнэлэгт хэвтгэхээс зүйр аргагүй болгочоод хүндрүүлчээд ирдэг ийм тохиолдлууд байна. Систем салбар хоорондоо бас энэ хэвтэлтэйг ингээ паслдаг ийм тохиолдлууд байна. Одоо та бүхэн мэдж байгаа Монгол улс чи хөдөлмөрийн чадвар алдагталтай нөгөө 110 мянган хүн байдаг байхгүй. Нөгөө групп тогтоолго инженеэр яриад те. Тэгэд ингээд сонголт хийхдээ та чи хаагуур явж байгаад ирсэн юм бэ? За. Та дунд нь эмнэлэгт хэвтээгүй штэ гэд. Жишээлбэл. Өөрөлдөл тэр функцийг ирүүлж болдог юм байна. Гэхдээ тэр функцийг энэ бол бас манай би энэ талаар нэг нийтлэл бичижсэн. Тэгээд нөгөө түгээмэл тохиолддог шалтгаануудыг би гаргаж ирж ирсэн баг. Энэ салбар тэр чинь нөгөө хөдөлмөрийн хамгааллын талдаа групп тэндээсээ нөгөө группийн мөнгөнд тэтгэмжүүдээр нь орж иж идэг ийм зүйл шүү дээ. Тэгэнгүүт эргээд комиссн бас ямар нэхэд идэг гэхээр 110 мянган хүн жишээлбэл одоо жилдээ ингээд тодорхой давтамжтайгаар ингээд группээ сонголт хийж штэ тий. Тэр болгонд та эмнэлэгт хэвтээгүй байштай гэдэг өгүүлэмж хэлэхээр тэр дараачийн сонголтын дээр тэр хүн дор хаяжл нэгээс хоёр удаа эмнэлэгт хэвчээд ирэхийг зорино үсттэй. Ингээ эн чинь өөрөө жишээлбэл тэр хүн юу гэдгийг автосолд ороод ямар нэгэн байдлаар хизээч үл сэргэх эрхтэн системийн өөрчлөлттэй болсон байж болно шүү дээ. Гар хуруугаа тайруулдаг ч юм уу юу ч байж болно тийм ээ. Тэгэхэд эмнэлэгт хэвтсээрээ эргэж урахгүй тодорхой. Тэгэхээр ингээд систем хоорондоо бас энэ нөгөө ажлын уялдаа холбоогоо сайжруулах шаардлага байгаа гэж хардаг байхгүй. Харин тэгэхгүй бол энэ нөгөө бидний энэ асуудал байна шүү дээ тий. Мянган эмнэлэг барайч шийдэгдэхгүй. Тэгэхээр энэ дээр бол бүх хүмүүс оролцоотойгоор энийг даван туулах хэрэгтэй байна. Нөгөө олон нийт ингэ шүмжилдэг штеп. Сумга олсон бос ч явахгүй штеп. Яагаад жил болгоо очиж сунгуулад байгаа юм бэ гэд. Тэнгүүд бид нар чинь цахин үндэстэн болоод учиргүй технологи хэрэглээл янз янзын технологиудыг суурин дээр ингээл ашиглаад ингээд байгаа штеп. Тэнгүүд нэрэл таны илтгэр зэрэг салбар хоорондын системийн тэр гажуудлал гэдэг юм чинь энгийн иргэдтэй хүртэлж хэрэгдэл болдог тийм. Гэхдээ саяны наад асуудал чинь хоёр талтай шүү. Бас сайхан сойчлоор явж илээ. Одоо би ингээд одоо гар хуруугаа тайруулсан шүү дээ тий. Тэгээ одоо минийх урах шүү дээ. Заавал үзүүлж яад юм гэж. Тэр нэг ийм юм байдэ. Тэр яагаад группт оруулаад байна гэхээр тэр хүн энэ хугацаанд явхдаа бусад эрхтэн системд нь нөгөө асуудал болсон эрхтнээс нь болж дахин нэмэлт өөрчлөлт орж уугүй юу гэдгийг хяндгийн шүү, шалгадгийн шүү.
Түүнээс биш зүгээр одоо нөгөө харин цахимаар ямар болох холцоотой гэвэл тэр хүн чинь зөвхөн тэр компьютер бол зөвхөн ирж үзүүлж байгаа хэрэг биш шүү дээ. Өөр шалтгаанаар эмнэлгүүд дээр үзүүлж байгаа. Эмнэлэгт үзүүлсэн нөгөө түүхүүд нь үзүүлсэн мөрөөд нь одоо бичүүлсэн эмчилгээ, эмчээс авсан зөвлөгөө эднөр нь тэр нэг санд очоод ингээ хоримтлагтаад тэгээд тэр нь за энэ хугацаанд одоо хин гэдгийг одоо дулмаа ингээ эмнэлгийн хяналтанд байжээ. Одоо группт орсон шалтгаанаас болсон тэр зүйлээсээ бусад эрхтэн системд орсон өөрчлөлт нь бол харьцангуй гайгүй юм байна. Тийм учраас энэ хүнийг одоо заавал одоо ирүүлэхгүйгээр гэдэг ч юм уу, тий? Одоо группийн сонголтын хийх болцоотой байна гэж нэг болно. Эсвэл групп ч өөрөө зэрэгтэй. Даймжрах эмгэгүүд гэж бас байна. Зэрэг нь ахидаг, улам хүндэрдэг. Бас наашлна. 3 дугаар зэрэг байжгаад 1-р зэрэг болно. 1-р зэрэг байжгаад 4-р зэрэг болно. Тэгэхээр ийм одоо шалтгаанаас болж ирдэг. Түүнээс биш мэдээж тэрэг бол ангаах ухааныхаа эрүүл мэндийн салбарынхаа аягүй сайн ойлгож байгаа. Мэдээж эрэхтэн урахгүй тэр бол тийм бас шалтгаан байдаг шүү. Харин асуудал нь бол бид нар засах бололцоо нь бол заавал тийм хүмүүсийг ингээд эмнэлэгт хэвтгэхийг ингэж одоо яадын урайлах маягтай болгодог тий. Тэр хөвчээж сонгох шалтгааныг бий болгодог тийм байдлаас системээрээ татгалзах хэрэгтэй. Тий. Хоёрдугаарт одоо яг одоо цахим үндэстний хувьд тэр хүний одоо тухайн одоо сонголт хийх сонгосон хугацаанд дараачийн сонголтын хугацаанд хүртэлх эмнэлгийн төсөлмж үйлчилгээнийх нь одоо бүртгэлүүд нь үзүүлсэн төсөлмж үйлчилгээнүүд нь нөгөө компьютер харагддаг ийм цахимын шийдэл хийчих юм бол энэ айгүй амархан болно. Тэгэх юм бол хэвтэлтээ игч бууруулж байна. Тухайн хүмүүсийг сорчлоод за энэ хүмүүсийг бол заашгүй одоо ирж одоо дахин үзэх хэрэгтэй. Эсвэл тэр хүнд одоо тэр цахимаар нь та ийм одоо үзүүлэг шинжилгээндээ орчоод эргэж ирээрээ гэдэг юм нүгдэг. Тэр нөгөө даймжрах хэмгээг байх юм бол тэрний явцыг тодорхойлох гэдэг шүү дээ. Эсвэл эдгэрэх хэмгээг бас байж байгаа шүү дээ. Энд чинь эдгэрэх бол тэр группээс нь даасах ёстой шүү дээ. Ийм хоёр чиглэл байдаг юм ер нь бол. Тэгэхээр энэ дээр сайжруулах шаардлага байгаагүй бол байгаа. Энэ асуудал гэвэл асуудал мөн. Зөв өнцгөөс нь зөв хөндөх хөл ёстой. Тэгэх ёстой. Түнсэж зүгээр шууд ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг хатуу юм бол хийж болохгүй. Энийг бол заавал зохицуулах шаардлагатай л гэж харж байгаа. Нөгөө нэг сүүлийн үед нэг иймэрхүү зүйлүүд их ажиглагдаж байгаа. Манай 3 дугаар эмнэлэг тийм үеийг солих хагалгааг амжилттай хийлээ. Тэрийг туршаад амжилттай хийлээ гэл манай эмчнэр бол өстой ярихгүй чадвартай ш тэгээд айгүй хэр ярьдаг болсон байна лээ. Би тиймэрхүү гэгээлэг мэдээ нэлээд хийдэг уншсан. Тэгэнгүүт нөгөө тал технологийн шийдэл гэж байгаа штэ. Манай улс ер нь манай эрүүл мэндийн салбар технологи талаасаа Аздаа ч юм уу ер нь бусад орнуудын үед хаана яваа юм. Бид эмчнэр маань чадвартай байсан ч гэсэндээ тэр чи одоо шавхагдах нөхц үсттэй. Тэгээд эмч хүн чинь бас хүн штэ. Тэгэхээр тэр тал дээр бас хэр нааштай мэдээллүүд байна танд. Ер нь одоо бол дэлхийн ингээ хавтгай болоод технологийн шинжилгүүд бол манад нэг одоо бүр одоо хожуучтанд орж ирэх үе нэгэнд ард өнгөрсөн. Гэхдээ бүх технологиг энэ одоо хамгийн мундаг юм а гэж байдлаар оруулж ирэх нь бас өрөөсгөл юм. Энэ бас учир шалтгаантай. Технологид үнэлгээ хийх ёстой л ер нь бол. Одоо би танд нэг юм жишээ татъя. Олгоо мис засал гэдэг нэг юм мис засал байна. Тэ? Нэг энүүхэн ингээд одоо зүсээд ингээд тэр олгоо гэдэг эрэхтэй өрөвсчүүл авдаг тий. Хэд хэдэн арга байж болж байна. Жишээлбэл зүгээр энэ мэс хэсэг газарт мэдээ алдуулалт хийж хагаад ингээд эвтэйхэн авч болж байна. За одоо бүтэн наркозоор одоо гэж хэрдэг да тэгж авч болж байна. Энэ болгонд нөгөө үйлдэлүүд нь олшроод өртөг бол нэмэгдэн шүү дээ. Ялгаатай байдал үүснэ. Бүр бойлоо. Ерөөсө технологи ашиглаад дурангаар авъя. Бас энэ чинь технологийн нэмэлт зардал гарах гэдэг шүү дээ. Эхнийхт нь бол нэг ойдлын утас юу гэдэг мэдээ алдуулах бодис тэгээд эмчийн ур чадвар тэгээд нэг ийм зүйлүүд ордог байсан бол дуранлоо ороод ирэх юм. За унтуулах бол нэг унтуулгын бодистой холбоотой зардлууд тэрийг ашиглаж байгаа тоног төхөөрөмжтэй холбоотой зардлууд гарна. Дуран бол энэ дээр дахиад дурангийн технологиуд бас орж ирнэ. Тэгэд бүр одоо ингээд өөдрөг төсөөллөөр ингээд технологи хэдүүлээ ингээд бүгднийг дэлхийд нэвтэрсэн технологи болгоныг хэрэглэе л да. Одоо Да Винчи гэдэг ийм робот байна.
магадгүй тэр Да Винчи гэдэг ороптоор манайх тэр олгоо авъя. Бүр эмчин буур одоо ремоут буюу бүр тэр Австралиас ч юм уу Солонгосоос хийдэг бай. Ер нь тэр одоо тэр технологийн онцлог нь ремоут сервис хийдэг байхгүй одоо зайнаас нөгөө эмчин одоо гол эмчин хийчих болцоод юм даваа талтай. Тэгэхээр жишээлбэл нэг одоо асуудлыг шийдэхэд бол технологийн нэлээд олон шийдлүүд байгаа юм одоо дэлхийд дахинд. Тэгэхээр манайх чинь нөгөө санхүү гэдэг чинь бас юм хязгаарлагдмал нөөц. Одоо Да Винчигаар гадаад эмчээр олгооны мясаас хийлгвэл одоо багадаа л одоо 10-20 сая төгрөг гарна үстэй. Гэтэл тэрэг зүгээр одоо нухсаар мэдээ алдуулт хийгээд одоо манай эмч хийвэл одоо хэд юм нэг 700-800 мянган төгрөг болно. Тэр эндээс нөгөө бүх технологиг нэвтрүүлэх ёстой мó? Нин шаардлагатайг нэвтрүүлэх ёстой мó гэдгийг бол ялах ёстой. За энэ үүднээс сая одоо манай мөнх сайхан сайд яамныхаа бүтцэнд бол өөрчлөлт хийгээд анагаах ухааны инновац технологийн хэлтс гэдэг зүйлийг сая байгууллаа. Ер нь 3.5 сая хүнд тийм ээ технологи ямар технологийн одоо бид нэр илүү дэмжих ёстой юм. Юуг нь одоо нэвтрүүлэх ёстой юм. За бидний үнэхээр одоо чадахгүй технологиудын аль нь гэдгээ ялгах хэрэгтэй. Тэгэхгүй сошиал дээр тавигдсан технологи болгоныг араас хөөцөлтөөд Монголд нэвтрүүлэх ёстой гэвэл нөгөө хязгаарлагдмал санхүүгийн нөөцөө бид нар шавхаалд басна. Тэгвэл одоо технэн штэ 20 сая төгрөгөөр Да Винчигаар одоо бид нар олгоо авдаг байсан бол энд сая төгрөгөөр авдаг бай гэж бодъё л та. Нэг арга нь бол 20 хүний олгооны асуудлыг шийддэг арга. А нөгөөх нь нэг л хүний асуудлыг шийддэг арга. Тэгэхээр санхүүгийн нөөцийн үр ашиг нь ямар байж таарах нь 21 биш штэ тий. Гэх мэтчлэн 3.5 сая хүн дээр энэ технологи бол нин шаардлагатай юм. Энийг бид нар бол заавал одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар заавал эндээс ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг энэ заавал ашигтай гэдэг үүднээсээ биш энэ зайлшгүй байх ёстой гэдгээрээ дэмжих ёстой. За энийг бол одоо үнэхээр иргэд нь өөрөө хүсэж байгаа бол өөрөө энэ асуудлаа шийдэх. Гэхдээ тохиолдлын тоон цөөхөн юм аа. Энэ дээр бол бид нар бол заавал дэмжихгүй гэхдээ байвал одоо тэр санаач хувийн хөвшил байлгах ёстойг бол тэр тал нь бол байлгаж болж байна. Гэхдээ одоо нийтлэг төслөмж үйлчлэгэнд ашиглагдахгүй байгаа учраас энийг бол манайх бол одоо тэргүүлэх чиглэлээ болохгүй. Энэ завсрын байрал дээр тийм ээ хамгийн үр нөлөөтэй үр ашигтай энэ технологиудаа ер нь хэрэглэх нь зөв юм а гэд. Технологи чинь дэмжигч бодлого нь чухал. Технологиг одоо зарим технологи дээр бол энэ бол бас заримдаа тоормслох хэрэгтэй шүү гэдэг ийм зүйлийг барих нь чухал. Энэ чинь бодлого нь аягүй зөв сонгох хэрэгтэй. Эдийн засгийн, санхүүгийн, төсвийн тий өртөг зардлын судалгаа энэ талд нь хийж явах хэрэгтэй. Энэ талд нь нөгөө эмнэл зүүн энэ технологиг ашиглахаар хурдан идгээд байгаа юм уу? Хүндрэл баг гарч байгаа юм уу гэд. Энэ хоёрын яг энэ дунд энэ шийдвэр гарах хэрэгтэй. Санхүү төсөв гэснээс миний 20 жил төлсөн эрүүл мэндийн даатгал намайг нэг удаа эмнэлэг твтгэд нөлөөлсөнгүй гэл хүмүүс аягүй гомдолдог шүү дээ. Тэгэл өөсөө өвдсөн хүн бол даатгалдаа л найдаа шүү дээ. Төлсөн юм чинь. Тэнгүүд энэ донд нэрээ ийм зүйл гараад идэг юм уу? Эсвэл бас төрөний хэлээр төрийн байгууллага хоёрын хооронд үйл ойлголцол гардггүй. Бид нэр даатгалаа төлсөн л очиод ядаж нэг үйлчилгээ өнгөө авчиал гэдэг хандлагатай байгаа шүү дээ. Энэ иргэн бол. Тэр энэ нөгөө яг иргэн талыг бол ойлгож байгаа. Тэгэх одоо эрх нь байгаа шүү дээ. Гэтэ нөгөө бүр нэг суураар нь нэг ойлгох хэрэгтэй. Энэ даатгалын систем анх яагаад гарсан гэхээр одоо нэг тосхны нэг одоо хин гэдэг бат гэдэг айл ингээ өвдчихөөр одоо тэднийд нэг хүн өвдчихөөр ерөөсөө тэднийг шууд ядууралд ороод исэн байхгүй юу. Тэгэхээр одоо нэг Германы нэг мундаг хүн ер нь ингүүл яасан те хэдүүлээ ерөөсөө сар болгоно өрх болгоноосоо ингээд нэг энэ мөнгө ингээд яадаг байя. Ингээ хоримтлуулад ингээд нэг сан үсгэж тий. Тэгэнгүүтээ тэр мөнгөө одоо нөгөө чинь өвдөхгүй байхын төлөө бай. Гэхдээ өөр доржих өвдвөл тэндээсээ ингээд өгч. Тэгвэл энэ доржих чинь ядаж одоо нөгөө бүр ядуураа дампуурчихгүй юм байна гэдгээс анх эхлэхгүй юу. Тэгээ анхнаасаа л өөрөө нэг юм ив хамтын систем гэдэг нэг юм байтээ. Нөгөө эн чинь өөрөө юм хоримтлал биш байхгүй юу. Чи одоо ингээд та юурууга хоримтлалынхаа данс руу мөнгө хийвэл тэр энэ хадгалагдах хэвээр. Энэ болохоор нөгөө сан
Тэгээд нэг хэрэгцээтэй хүндээ ингээд буцаа зарцуулагдаад явах хэвээр. Тэр анх суур концепц нь бол ийм юм. Ер нь бол буур тийм агуулгатай. Өөрөөр хэлбэл тань дээр ч гэсэн асуудал гарсан тохиолдолд таныг санхүүгийн эдийн засгийн хувьд хамгаалахад л зориулагдсан тийм зүйл. Түүнсэж энэ цаанаа нэг сан дээр нэрийн данс гэдэг юм дээр очиод одоо буян тогтох гэдэг хүн дээр очиод энэ сан дээр нь очиод тэтгэврийн нөгөө хоримтлын сан гэдэг шиг биш байхгүй. Тэр шиг ингээ хоримтлагддаг биш. Хэрэгцээтэй хүнд нь одоо буян тогтоход тэр жил хэрэгцээ гараагүй байсан ч гэсэн өөр нэг одоо буян тогтоход л энэ зарцуулагдахаар анх концепц буян тогтоход хэрэгцээ нь гарангууд л манайх тэрийг нөгөө зарцуулж тэр хүний эмчилж чадахгүй байгаа юм шүү үгүй юу? Яг л эмчлээд явж байгаа юу? Одоо ингэж байгаа. Хэрвээ та даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий байгууллагад одоо яг даатгалаараа үйлчлүүлсэн бол тэр даатгалтад орсон одоо тусламж үйлчлэгийг авахар эмнэлэг тандсан бол энэ үйлчлэх ёстой. Энэ үйлчилж байгаа. Нөгөө даатгалаар хэвтэл даатгалаар ийм аваад энэ бол тийм юм. Хэрвээ та даатгалтай одоо холбогдоогүй нэг хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага ч юм уу эсвэл өөр аптек дээр ч юм уу тэг ингээ оцсон бол тэр бол үйлчлэхгүй. Гэхдээ биднэрт энэ эрүүл мэндийн даатгалын сан за энэ эрүүл мэнд зарцуулж байгаа мөнгийг нэмэгдүүлэх шаардлага бол байгаа. Тухайлбал юу гэхээр ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг 5-аас доошгүй хувийг л зарцуулж иж сая энэ бид нэг юм чанартай хүртээмжтэй гэдэг тусламж үйлчлэгийн тухай ярьж хэлдэм байна л да. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг тийм зүйл хэлж байгаа. Зөвлөмж өгдөг. Засгийн газрын зардлынхаа нэг 12% орчмыг эрүүл мэндэд зарцуулдаг байя. Тэ? Гэт нэг юм тоон хязгаарууд тавиад байгаа юм. Тэгээд үсэх юм бол нөгөө санхүүгийн нөөцийн нөгөө оновчтой байдал нь бий болд юм байна л да. Гэтэл өнөөдөр яг ямар вэ? Манад ямар вэ? Тий. Өнгөрсөн 2023-х бол 2.9-тэй байгаа юм. 24 он яг жилийн гүйцэтгэл нь дуусаагүй байгаа ч гэсэн бодит төсвөлөгдсөн мөнгөөр 3.2%-тай бай. Бид нөгөө стил нөгөө юунда хүрээгүй л байна. Нөгөө зөвлөж байгаа доод босхондоо. Доод босох штэ. Зөвлөж байгаа доод босхондоо арай хүрээгүй байгаа. Цаашдаа бидний хувьд бол барих ёстой том бодлогын нэг бол санхүүгийн нөөцийг тэр одоо зохистой төвшөнд аваачих нь бол айгүй том одоо бидний бодлогын зорилт байгаад байгаа юм л да. Тий. Тэгээ улсаараа бас баян болчих хэрэгтэй. Одоо нэг тоо хэлэхэд биш үү? Одоо бид нар чинь нэг бараг 70 их 80 төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн болж байна. Тэгэд нөгөө багаар батхад 5% гэхээр 3.5 их 80-ыг л одоо манай салбар зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ өнгөрсөн 24 он маань ингээ харахад чинь нэг эрүүл мэндийн даатгалын сан нэг 2.2 их 80 дээр байж байна. Бусад нэг захиргааны зардлуудаа нэмбэл нэг дөнгөж нэг 2.7 молоор бол очиж штэ тий. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн ингээд хилээд байдаг. Тэргээ дагаад нөгөө санхүүжилт нь нэмэгдэхгүй болохоор нөгөө л хүртээмж гэдэг зүйл чинь гарцаагүй нөгөө нөөцийн хомслоос олоод дутагдана. Нөгөө л чанарын шаардлагын асуудал чинь бас л хоошоо 2-3 алхачлалт хараад байгаа юм л да. Таныг одоо ингэж ярихаар үдсэн хүмүүс яахыг би яг үздэг хүн шиг хэлээ тэ. Үзэж хардаг хүн шиг хэлээ. Эрүүл мэндийн салбар ингээд мөнгө байхгүй ингээд хомсдолтой байна ингээд бодит нөхцөлөдлийг одоо та болгоом төвшөнд нь хэлж штэ. Бусад орны жишг мшигтэй. Тэгмэд хамгийн ихээл ахвалтай хамгийн их мөнгөтэй хамгийн их мөнгө эргэлддэг одоо бараг л улсын мөнгөийг аваа явдаг салбар чи эрүүл мэндийн салбар гэдэг хүмүүс одоо нийтлэг тийм олон нийтийн дор тийм ойлголт байгаа. Төөрөгдөл ч юм уу ойлголт ч юм уу. Тэгмэд нэрээ тийм хүн сурталтай, нэрээ их тийм авилгатай, нэрээ их тийм мөнгө төгрөг наашаа цаашаа болох. Одоо чинь эрүүл мэндийн сангийн мөнгө ч байхгүй шүү дээ. Гэх хүмүүс тэгээд үний юм уу, худлаа юм уу? Тий. Би бол авилгатай салбар гэхэд айгүй. Гэхдээ тэр яаж томьёолсноос л болох байх. Жишээлбэл нөгөө нэг одоо нийтлэг байдэн шүү дээ. Нэг алгаанд ороод гараад ирэхэд баярлалаа гэдэг байгаа нөгөө нэг набор нэг одоо бууз мууз бол байхгүй юм шиг байна тий. Нэг юм тогтоотой мөнгө төгрөгөө хилж гин үү? Эсвэл юу хилж гин. Гэтэл энэ салбарын өөрөө нэг эргэлж байгаа мөнгө нь тийм амар том бол биш байхгүй. Одоо би хэлж штэ тий. 70 их 80 төгрөгний дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байхад сайндаа л одоо 3.1 хэдэн хувь нь 3.2% нь манад зарцуулагдаж штэ. Гэхдээ тэр чинь бүгд цалин биш байхгүй. Нөгөө байшингууд чинь дулаан халаалтууд нь байж байгаа. Тэ? Нөгөө ийм уралжууд чинь бүгдээрээ байж байгаа. Бүгд ороод тэр байхгүй. Түүнээс ерөөсө хэн нэгэн шууд 100% тэр мөнгө авчаад байгаа. Хэн нэг дарга нь бүгдээрээ авчаад байгаа хэрэг огтоос биш.
яаж харахаасаа л болж байна. Гэтэл нөөц бол тэр 5% рүү хүрэхэд бид нар тодорхой бас дахиад одоо сайжруулах шаардлагатай зүйл хэрэгтэй юм шүү. Тэг. Гэхдээ бид нар энэ тооцоолуудыг хийж л байна. Тэг мэдээж энэ рүү бол зөрөгтэй алхмууд яваандаа хийгдээд ирэх нь бол дамжихгүй. Өвчний одоо үр дүнтэй тэмцэгчүүр аягүй утгагүй шүү дээ. Одоо төвжрээд ингээ гацдаг болсон хойно одоо төвжрээд нэг ч аягүй хэцүү байна шүү дээ. Тэгэхээр миний анзаарснаар манай эрүүл мэндийн бодлого өөрчлөлт сэргийлэх, эрт илрүүлэхтэй тэрлүү чиглэж байх шиг байна. Энэ ажил ер нь хэр явцтай байна. Та тэгээд одоо нэгэн тийм салбарын хүн байна. Энэ бодлогын түвшинд ажилласан хүн байна. Олон нийтэд бид нэр өөрчлөлт сэргийлэхгүй бол үр дүнтэй тэмцэх гээ технологи сайжруулад их мөнгө зараад боломж нь байхгүй шүү дээ. Тэгэхээр та тэрийг сайхан тайлбарлаад байна. Манайх бол маш их зардал нөөц шаарддаг юм үйлчлэгээ үзүүлдэг салбар л да. Одоо ингээд эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Эрүүл мэндийг дэмжих хэрэгтэй. Тэгээд одоо эмчлэх хэрэгтэй. Тэгээ одоо эрүүл мэндийн чанарыг одоо сайжруулах хэрэгтэй гэдэг ч юм эсвэл эдгэрүүлэх хэрэгтэй. Тэгээд нөгөө эрүүл одоо нөгөө амьдралын төгсгөлийн шатанд нь орчвол жишээлбэл одоо аль болох өвдөхгүй байх нэг юм үе шат байд юм л да. Нэгэн систем жүжигчгээд. Тэгэд манайх бол энэ 3 дээр нь айгүйх нөөцөө зарцуулж эхэлсэн явж ирсэн байдیں۔ Ер нь бол нөгөө урьдчилан сэргийлэх дэмжих хамгаалах эднүр дээрээ болохоор сүүлийн үед бас нэлийн дөрвтэй алхмууд хийж байна л да. Гэхдээ энэ дээр нөөцөө баг их сүүлийн 3 дээр нөөцөө хийдэг нөгөө өвдснийхөө хойно эмчилдэг хамгийн их нөгөө зардал шингэсэн тусламж үйлчлэгээ. За нөгөө одоо сэргээн засах гад нөгөө нэгэнт хүнд өвдсөн одоо хөлөөр бол хөлөө агуулсан хүнийг дахиад нэг хатахад буюу эмчилгэхэд нь дахиад нөгөө тэр одоо хөдөлмөрийн чадварыг сэргээхэд дахиад эмчилгээ хэрэгтэй болно гэдэг ч юм. Тэр одоо зориод байгаа нь бол нэгдүгürt эрүүл хүмүүсээ эрүүлээр нь жахан удаан байрыг гэж байгаа. Тэгвэл энэ системд айгүй үр ашигтай. Тэрний төлөө бид нөр өрөмц аргач хэрэгжилж जैन, өрөмс ус аргач хэрэгжилж. Өрөмс гэдэг бидний мэддэг нөгөө хүүхд төрөнгүүд хийж байгаа вакцинууд байхгүй. Ерөөсөө өвдөхгүй байхад нь зориулаад урьдчилан хийгээд авъя. Тэгэх юм бол одоо элэгний бие вирус эсрэг вакцин хийж штэ бид нар. Тэгээ хийчих юм бол насан туршийн дархлааг нь үүсгээд авчих юм бол дахиад тэр элэгний эрүүл вируснаас Б вирусаас шалтгаалсан элэгний өрөвслийг одоо эмчлэх гээл яваад байхгүй. Энэ нь удаан явах юм бол нөгөө юу болно? Элэгний хатуурал. Энэ хатуурал нь удаан явбал элэгний хавдар гэдэг ч юм уу. Тэгэхээр энд зарцуулж байгаа зардал нь асар их байхгүй. Тэгэхээр одоо 2 удаагийн тун байдаг ч юм уу тэр хүүхэд нь хийчихэр энэ бол асар бага зардалтай. Тэгэхээр ийм вакцины ач холбогдол энд оршиж байгаа. Бид нэр нийгмийн эрүүлэндийн арга хэмжээ авдаггүй бол авдаг. Одоо энэ тэр нэг нь ордог байхгүй. Өрмөц усна. Тэгэл нөгөө яаж одоо хэвийн жинтэй байлгах уу, нөгөө хэвийн одоо сэтгхүүн хэвийн одоо төвшнийг хадгалах, орчны эрүүл мэнд, усан хангамж, ээжийн боловсрал жишээлбэл хүүхдээ өвчлөлтөд шууд хамааралтай хүчин зүйл гэж байдаг юм. Тэг их зэрэг энэ зүйлүүдийг бид нар оруулж өгснөөр дахиад нөгөө шин төрсэн эрүүл бие махбодыг л бид нар өвдүүлэхгүйгээр л удаан барих гэдэг. Энэ нь бол эмнэлэг зүүнч ашигтай, эдийн засгийн ч үр ашигтай. Тэгээ нөгөө өвдүүлэхгүй байна гэж чинь нэмэлт мөнгө төлөхгүй л гэсэн үг шүү дээ. За гисэн хэдий ч хүн болгоныг бүгднгийн нэг нь одоо төвшөнд бариад бүгд тийм байна гэж бидний одоо хүснээр байх ямар ч болцоогүй. Тэгэхээр дараачийн алхам нь юу вэ гэхээр хэрвээ өвдсөн байвал аль болох эрт үе дээр нь бид нар барьж авах хэрэгтэй. Энийг бол нөгөө эрт илрүүлэг гэдэг. Жишээлбэл ходоодны хорт тавдар гэж бодъё. Тэргээр авах юм бол буур сасны төвшөнд нь байх юм бол жишээлбэл сас хуулах мессасл гэж хийчих. Тэгээ хянаал явчихын хэд одоо 2-3 жил хянаал явал ирвэл тэгээ тэр хүнд таны ходоодны хавдар дахиад гарах эрсдлүү чи юм байх шүү гэдгийг нөгөө боловсролын олгол ингээ явчихна гэсэн. А хэрвээ энийг эрт үе шатанд нь биш 3 дугаар шатанд нь оншилчоор за ходоодыг жишээлбэл бүтэн тайрах мессасл хийж таарна. Хагалгааны дараа химийн эмчилгээ хийн. Буур одоо хүндэрсэн байвал хөнгөвчлөх эмчилгээ хийн гэд зардал асар их болчихж байгаа. Тэгэхээр энэ 3 руу н оруулахгүйгээр энэ эрт илрүүл эрт бариад авчих нь мэдээж энэ хардаа энэ эрүүл мэндийн салбарын системийн хувьд чур ашигтай иргэн хүнийхээ хувьд ч гэсэн одоо амьдралын чанар дээшээ байна. Гэр бүлд ирж байгаа санхүүгийн дарамт, гэр бүлийн одоо тэр одоо тухайн гэр бүлийн аз жаргалтай байх зүйлүүдэд олон зүйл хамааралтай. Тэгэхээр зүгээр энэ эрт илрүүлэг гэдэг зүйл болол жишээлбэл вакцин тарих гэдэг зүйлийг бид тэр ач холбогдлын хэллээ шүү дээ. Өвдөхгүй байхад болж. Эрт илрүүлэг гэдэг зүйл бол тухайн гэр бүл эрүүл мэндийн системд
Ингээд асар ач холбогдолтой зүйл. Тэр хүний амьдралд л амар хэрэгтэй Маш хэрэгтэй. Тийм л зүйл байгаа юм. За та бүх зүйлийг маш судалгаатай, маш их тоотой хувьчилсан. Тэгээд бас олон улсын жишээтэйгээр ярьж өглөө. Би бол айгүй хөнгөмсөг хардаг байсан зүйлүүд дээр айгүй гүн ойлголттой боллоо. Тэгээ маш их баярлалаа. Манайх бол ер нь таны одоо ярьсан бүхнийг олон нийтэд яг энэ чигээрнгээр хүрэхэд л миний нэвтрүүлгийн тэр цэма бодлогын түвшинд, улс төрийн түвшинд шийдвэр ажил хэрэг яаж явдгийг л энгийнээр залуучуудад үзүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ манай багийн сэтгүүл. За баярлалаа. Тэгээд эрүүл мэндийн салбар илүү сайжраасай. Тэгээд тэр нөгөө төсөв хэлэлцэж явах үед 10% та ядаж очоосаа гэж. 5%. За амжилт хүсье тань. Баярлалаа. Тэгээд би бас та нартай баярлалаа гэж хэлье. Тэгээд таад бол одоо нөлөөлөгчд буюу инфлюенсерүүд тий. Тийм учраас энэ эрүүл мэндийн салбарын мэдээллийг түгээгээрээ. За. Тэгээд иргэнийг одоо эрүүл мэндийн боловсралтай ажиллахад нь та бүхэн бас нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг нэг гоё байгаа шүү дээ тий. Тэр үгний хүрээндээ бас оролцоороо. Яа тэгэхээр одоо бол орчин цагт бол хүмүүс юм сонсгоо олчиж юм үзэхээ олчиж. Гэхдээ танаа контентын одоо энэ шинэлэг байдал чинь олон залуучуудад бас энэ манай одоо эрүүл мэндийн салбартай холбоотой, эрүүл байхтай холбоотой контентуудыг хүргэж системд одоо өвчлөлийг бууруулахад та нар бас том хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Тэгээ танаа одоо хамт олонд амжилт хүсье.